За юу бацхан та бүхэндээ өглөө өдрөөрөө болон шинэ мэндийг хүргье. Тэгээ өдрийн сонгож авч орчуулахаар болсон дуу маань энэ Жоржиа мужи Атланта хотоос гаралтай 77 оны 9 сарын 12-нд төрсэн жинхэнэ нэр нь Tauhi Debs гэдэг энэ Two Chainz гэдэг рэперийн дуусан Used to гэдэг дууг сонгож авч орчуулахаар боллоо. Тэгээд яагаад орчуулж авсан бэ гэхээр яг хуу Two Chainz-ийн дууг л ер нь дээрээс хойш хийж бодоодсэн. Тэгээд яг амжихгүй байсараад тэгээ дуунуудаас нэгийг сонгож байгаа. Зөндөө гоё дуу байгаа л да. Тэгээд аль юу гэдгийг аль юм гоё дөргөө юм биттэй жинхэнэ те нойр сэрэгтэл алгадаг гэх юм уу тийм дууг нь те одоо юу гэдэг машиндаа тавиад ингээд хурдны зам дээр дахиад тийм гоё цоглог юм хүний гоё огшоосон гоё юм тэг хөөргсөн юм биттэй дууг нь сонгоод тэг орчуулъя гэж бодсон юм. Дээрээс нь бас яг тэгээд Two Chainz-ийн хувьд ганц бүр мэдээлэл өгөхөд ахгүй болохоор хэдий рэпер ингэж гангстер рэп дуулж ингэдэг ч гэсэн хоёр их сургууль төгссөн. Тэгээд хоёр мэрэгжилтэй юм байлээ. Дээрээс нь 10 жил тогтоо 10 жилийн өнтер саксны шигшээнд тоглодог байсан. Бас тэгээд саксыг бол бас тухайн үедээ сайн хөөгөөд ингэ явсан үл NBA-д орох байсан ч гэж өөрөө бас ярьдаг юм байлээ. Тэгээд сүүлд гаргасан альбом нь болохоор Rap or Go League гэх тэр юм дээр болохоор ерөнхийдөө хэлжлээ л дээ. Нэг бол сакс тоглоод явах байсан, нэг бол рэп хийгээд ингээд тэр чигээр явах байсан. Тэгээд рэпаа сонгоод ингээд одоо рэпер болоод үлдсэн ингээд тэрийг олж уншсан. Тэгээд өөр тэгээд манай нөгөө өндөр рэперуудын бас төлөөлөл усан нэг рэпер одоо ахуучин болохоор 65 гэхээр нэг 95 6 тайм шиг байна. Тэгэхээр бас өндөр рэперууд доорн бас нөгөө химэн G-Eazy, Wiz Khalifa, Snoop Dogg гэдэг чинь 64 65 надрахуу эсвэл надад жоохон өндөр ч юм уу те. Тэгээд манай нөгөө өндөр рэперуудын нэг болохоор бас жоохон те юу гэх жоохон хамааралтай ч юм уу одоо те. Тэгээд сонсох дуртай. Аль оюутан байхаас одоо юу 10 оноос 11 оноос хойш сонсч юм баг 10-аад жил сонсцсон байна те. Тэгээд одоо бүгдээрээ дуу сонсоод видеого орчуулъя. За тэгээ сайн орж ирсэн болохоор дахилтанд тэр чигээр яваад дууссан байгаа. Дуул ерөөхдөө нэг дахилт хоёр бадаг тэгээ дахилтын дундуур нэг 2 3 давтаад ингээд дуусчдаг байгаа. За тэгээ Stefan like you started to put that on YouTube гэхээр яг энэ миний ойлгож байгаагаар те Stefan with like I used to гэхээр нэг бол те одоо хүүхнүүдийг те би одоо хүртэл ингээ fuck хийхтэй гэж ижилхэн те залуу байхдаа fuckэлдэг байсан шигээ fuckэлж байгаа. Тэгээ би тэрийг YouTube дээр тавих хэрэгтэй байна. Эсвэл нэг үл sex tape яриад байна. Эсвэл зүгээр одоо энэ өөр бас нэг утга болохоор юу байж болох юм бас нэг homies-тэй одоо гаруутайгаа нийлээд ингээд тэд нэртэйгээ fuck with одоо юу гэх юм ингээд hangout хийгээд тэ одоо янз бүрийн бичлэг хийх ч юм уу одоо юу дуу хуу хийгээд тэрийг YouTube дээр тавина гэсэн бас давхар утга байж бас болох юм. Гэхдээ бас сайн 100% мэдэхгүй байна. Тэг үргэлжлээ cause you know we got dance for crazy гэхээр тэг яагаад тэгэхээр бид нэр энэ бүжгийн талбайг те ингээ go crazy ингээ энэ миний дууг сонсоод хүмүүс бүжиглээд ингээ галзуураа солиорох гэж байна гэсэн утгатай. Тэгээ single ladies come and have my baby гэхээр ганц би хүүхнүүд ирж миний хүүхдийг гидсэндээ те гэсэн утгатай те. Тэгээ дараагийнх нь болохоор адилхан тавтаад Stefan like you used I need put a YouTube cause you know we dance for hey man nigga come grab your lady гэхээр миний өгшөө хурж чи өөрийнхөө хүүхнийг аваач те. Тэгэхгүй бол надтай шүнийг өнгөрөх гээд байна ч юм уу. Нэг гэсэн утгатай ингээд дахилт нь яваад дуусчаа. Тэгээд энэний дараа хиний өөрийнх нь бүтэн ихний бадаг нь орж ирнэ. Одоо тэгээ бүгдээрээ тийшээ орё. За тэгээд сайн орж ирсэн болохоор нөгөө бадаг нь эхний бадаг бүтнээр яваад дуусчлаа. Эхний хоёр мөр ямар нэг don't forget Golf Nefteria Lamborghini гэх
одоо юу гэх юм одоо амд нэг гэхээр би бол одоо жинхэнэ нэг би амд мэн гэсэн утгатай те тэгээ Don't Forget Бити Мартаараа Golden Nefertiti гэдэг чинь нөгөө Египтийн нөгөө хатан хаан алдартай тэгээ хүүхнүүд зургийн ургийн биен дээр шивцсэн байдсан шүү дээ. Тэгээ Lamborghini ойлгомжтой мэн үргэлжлэн мэн Масирия дэ комментари гэхээр би бол хоттоо те одоо хоттоо би бол ганцаараа том одоо юу гэдэг юм амд мэн энэ Масирил гэсэн утгатай бас тэгээ комментари гэхээр тэр гэдэг нь яг нөгөө мэн хүний хуучин хэрэгэлдэг байсан нөгөө рэп нэрнч гэх юм уу те Two Chainz-ээс өмнө ингээд албан ёсоор Two Chainz болохоос өмнө Terry Boy гэдэг явдаг байсан тийм зөндөө микстейп цомог хийцэн байдгийн байлаа. Тэр үеийн бол би юу сайн мэдгүй. Би бол Two Chainz-ээр л мэднэ. Тэгээ үргэлжлээ Babbage Wimia Shizideri гэхээр надад тасарсан хүн байна. Shizideri гэхээр энэ одоо юу гэх юм бүр өндөр зэрэглэлийн тасарсан те одоо бие тоосон хэр багийн хүн амтантай нэг харьцаад байхгүй тийм өндөр зэрэглэлийн одоо нэг тийм хүүхнийг л яриад байгаа юм шиг байгаа те тэгээ тасарсан гоё би хаадаа одоо юу гэдгийг тэгээ үргэлжлээд gotta have fixed your kind of thick гэхээр те тэр хүүх үсээ янзлаад те өсмөсөө сайхан самнаад янзлаад яа те kind of thick гэхээр бас те одоо бүкс гуйн зузаан те бэлхүүс нарийнхан бүкс гуйн зузаан музаан гэсэн утгатай тэгээ shouting on the strip yeah for the rent гэхээр тэ энэ хүүхэн болохоор одоо тайчдгаараа алдартай. Тэгээ энэ хүүхэн тайчхтаа өөрийнхөө байрны төрөөсийг төлөх гэж тайчж мөнгө олж байрны төрөөсөө төлдөг гэсэн утгатай мөр яваад дуусчин. Тэгээд try to split yeah oh shit yeah гэхээр split гэдэг чи одоо нөгөө ингэж аагаар суух одоо хоёр үлээ алцаалгаад ингэ суухыг хичээлээд байгаа шүү дээ. Энэ хүүхэн одоо тэр split хийх гэдэг байна. Оо яана гэсэн утгатай. Тэгснэ can you do split yeah on a dick гэхээр чи наа тэгвэл ингэж наад сплиттэй ингээ миний эргэтэн дээр ингээд хийж чадах уу гэж асууж байгаа юм. Тэнгүүтлээ you can do what a dick and you can do like that with a dick and you хэр чи тэ ингээд наад юу сплит хийхдээ ингээд дотор нь ингээд тийм миний эргэтэн байх чи хийж чадах уу чи чадахгүй штэ гэж басаад байгаа юм яа. Тэгээд автаа you can do what a dick and you гэдэг бэч гэдэг дуусаад нэг өсөндөө миний ойлгоор л ийм л юм шиг байна. Нөгөө хүүхнүүд чинь туркигээ бүксөөс өсөрдөг шүү дээ. Тэрэн шиг хөдлөнгүүтлээ доор нь те ах уу ингээд суудсан. Дээр нь хүүхээ ингээд хөдлөө. Яг зөндөө байдаг л та те порнодууд тайчд хүүхнүүд дөө бүгдээрээ л хийгээд тийм билээ шүү дээ. Хийгээд гэж шийдгэл юм байлээ тийм. Тэгээд тэрийг дуулаад байх шиг байна. Тэгээ энэний дараа 2 дугаар бодох нь орж ирнэ. Энэ дээр нэг юм яахад энэ дууны явуулахаар ерөнхий санаа аваад юу гэдэг ерөнхий одоо юу гэдэг утга авсан одоо юу гэх жоохон идея авсан гэх юм бол мань хүн нөгөө Juvenile-ийн Back That Ass Up гэдэг нөгөө дээр үеийн дуу өгдөн шүү дээ. Одоо дээр үе типо сонсдог байсан ах ихснэр сайн мэдж байгаа. Айгу лананаар бас тухайд бүксөөс ихсрээд бас явж л байсан баг. Тийм тэрний нөгөө flow-ийн авангуутлаа мань нэр бадган дээр яг тэр хэний Juvenile-ийн тэр flow яг гэдэг нөгөө үг хэлэх болгондоо барыг араас нь гэдэг явцсан байгаа. Тэрийг та нарт бас хальт сонирхуулаад яачаа видеог нь харуулчаа. Cash Money Records taking over for the 99 in the 2000. Girl, you're working with some ass hand. Your bad jam, make a nigga spend his cash hand. His last hand, holds pound with your passion. They mad jam, you can ride in the jag hand. With that hand, you can smoke up by your bag hand. A grass hand, got money, I can flash hand. And trash hand, I'm a big time a nigga, yeah. Pull a trigger, yeah. I play a hater, flipper, yeah. Go ahead, fill it, yeah. I be slanging wood, yeah. Out the hood, yeah. Let it be understood, yeah. It's all good, yeah. Got a nigga screaming loud, yeah. On the hard, yeah. A smooth little broad, yeah. За тэгээ та нар саяны видео үзээд ямар ойролцоо тэр flow нь хойно гэд ойрхон байгааг бас сонсоод харсан баха. Тэг санаа авсан юу тэр 2000 онд гарсан юм бэ штэ. Энэ дууны тэр Juvenile-ийн flow-ыг аваад яасан байгаамаа. За тэгээ энэний дараа болохоор хэний Two Chainz-ийн 2 дугаар бодлого нь бүтнээр орж ин тэгээ одоо тийшээр орчуулаа явъя. Let me see you twerk it, let me see if you can twerk it. Let me see you twerk it, let me see if you can twerk
За тэгээ саяны орж ирсэн болохоор 2 дугаар бадаг тэр чигээр бүтнээр явсан байгаа. Ахны хоёр мөрн watch how grabber yeah I'm a stabber yeah put it in the blood yeah don't compare me yeah гэхээр намайг энэ хүүхний яаж булааж авахыг та нар харж. Би тэгээд энэ хүүхний stab гэдэг чинь болохоор хутгалах, өнцөг нь хутгалах дүрх мүрхтэй одоо хатгах гэсэн утгатай ш. Тэгээ яг миний ойлгож байгаа ах нөгөө урт эрхтнээр ингэж хатганаа л гэдэг шиг байгаа. Тэгээд үргэлжлээ put it in her blood yeah don't compare me. Bladder гэдэг чинь юу штэ давсаг штэ. Тэгэхээр яг ах уу хатгаад бүр давсаг мавсагтай нэвт ингэж хатгах нь гэсэн үг юм ааштай. Намаа тэгээ бусдаа битээ харьцуул үргэлжлээ flying out of Cali yeah my bellies yeah we got to Miami yeah that my family yeah California-д нисээд үүд Bali гэсэн буудалд очиж буунаа. Тэгээ Miami-д очиж өөрийнхөө те family-тэй уулзсанаа гэж юм аа. Эсвэл тэнд одоо family homeboys одоо юу юм бас нэг family болсон тийм яг гэр бүлийн гэр бүл биш. Зүгээр юм homeboys те юу гэдгийг тийм loyal гарууд нь байдаг газар ч юм уу бас нэг тийм утгаар орж болох юм. Тэгээ үргэлжлээд ATM хөөд яа нэстүү яа гэхээр ATL ч нэг Атлантагийн товчсон үг шүү дээ. Тэгэхээр Атланта бол миний хөөд understood гэхээр ойлгомжтой те ойлгосон гэсэн утгатай. Тэгээд shout out to New Orleans yes all good яа гэхээр New Orleans ч болохоор нөө юу шүү дээ Lil Wayne тэр хэм Juvenile одоо юу вэ Manny Fresh эднэр те юу нөгөө cash money эднэр гарсан нөгөө тэр үүссэн юм шүү дээ. Тэгээд тэд нартэй та нар ингэж үүссэн. Тэгээд та нарыг ерөөхдөө ингэж тэ flow чинь дагаж урсгалж ингэж яасан ингэ shout out хийж байгаа юм шиг байгаа миний ойлгосноор клипэн дээр ч гэсэн нөгөөд нь гараал цуг дунд нь бүжиглээл ингээл байгаа л тийм биш гараад юу гэдгийг өгүүлж мөглөөл тэ. Тэгээ үргэлжлээ watch out do ya my fool yeah гэхээр намайг яаж хийх хараа. Би бол fool гэдэг чинь яг тэнэг минийг гэсэн утгатай үг шүү дээ. Тэнэг хүн ч юм уу яг хипхоп утгаар нь homie те bro мөрөө юу ч юм. Найз яа fool мөр тэгэл хоорондоо ингэдэж шүү дээ. Бас тийм утгаараа орж болох юм. Тэгээ үргэлжлээ shawty want the wood yeah the pussy good yeah гэхээр яг тэр хүүхэн те want that wood гэдэг нь болохоор slang одоо тэр гудамжны юугаар эргэтэн л юм байлээ те. Тэгээд энэ хүүхэн миний эргэтнийг хүсээд байна. Тэгээд the pussy good гэхээр тэр хүүхний pussy нь бас те сайн чанарын ч гэж байгаа юм уу те. Тэгээ сүүлийн дөрвөн мөр нь ерөөхдөө адилхан let me see talk let me see if you can talk гэсээр байгаа л те. Чиний творкийг хийж харъя. Тэ хэрвээ чи чаддаг бол надаа творк юу бөксөө сэгсэрчтэй шек хийж үзүүлээч гэдэг ингээд хоёрдугаар бод нь ерөөхдөө дуусч байгаа маа тэ. Тэгээд энэний дараа болохоор нэг юу тахилт нь орж нэг жижиг юу орж ийн bridge гэх юм уу те. Тэрийг одоо бүгдээр орчуулъя. Shake it. Wipe down, out, big. I get money like I used to. Chains on, I used to. Guns on me, I used to. I'll fuck your ass on YouTube. За тэгээ сайн оржсэн дууны bridge гэдэг тэр хэсэг нь орж ирж байна. Get low like this гэд над чиг ингээ доошоо орлоо гэдэг. Яг клипэн дээр ахгүй болохоор тэ онгоц чиг ингээ хоёроор ангиснаа доошоо сууж угаад тойроод байж хүмүүс нь доошоо бүгд ингэж уулж молоо лээдэг юм байлаа. Тэгээд үргэлжлээ up do it up shake гэхээр доошлоод дээшлээд бөксөө сэгсрээд ингээд сайн бөксөө сэгсэрлэх гэдэг юм байна тэ. Тэгээ wipe down outfit гэхээр wipe гэдэг чинь арчих шүү дээ. Одоо юу гэдэг наад арчаад доошлоод өмсөн хувцас арчил гэдэг юм одоо яа бүкс нь газар хүрчих юм уу те. Мэдхгүй байна одоо. Тэгээ I get money like I used to change on I used to гэхээр би одоо ч гэсэн хуучин би яаж мөнгө олдог байсан тэр шигээ би одоо ч гэсэн мөнгө олж байгаа. Тэгээ надаа ингээд гинжнэр байна. Би тэгээд I used to гэхээр би хоёр гинж хэрэгэлдэг. Өөрийнхөө нэрийг бас давхар хэлээл байгаа юм шиг байна. Тэгээ guns on me like I used to гэхээр одоо ч гэсэн тэгээ хуучин надаа буу гэдэг байсан шиг одоо ч гэсэн надаа буу надаа байгаа. Тэгээд сүүлчийн мөр fuck your ass on YouTube a million views гэхээр тэгээ би чиний бүхсий чи YouTube дээр бамбарна гэж юм юу гэж тэ тэгснэ тэгээ тэр видеого YouTube тэгээд сая үзэлт одоо сая хандлт авна гэж юм юу гэж тэ. Тэгээ ингээд ерөнхийдөө дуу ингээд дуусч байгаа. Тэгээд энэ дуу болохоор ерөнхийдөө үндсэн санаа болохоор нөө Juvenile-ийн дуу чи Back That Ass Up гэдэг чи ерөнхийдөө анх бүхсөөс ихсэр гэсэн утгатай одоо нөө twerk гэдэг үг модонд орог байхад Back That Ass Up гэдэг чи одоо тэ
бөксөө ингэж хоош нь ингээд татаад юу гэдэг юм баг бөксөө ингэж сэгсэнгүүл бөкс чинь урууг чинь цохно ч юм одоо юу гэх юм те. Тэгтээ энэ чараа худлаа орчлого л баг л те. Ерөөдөө тийм тэгээд дуу болохоор дандаа бөксөө шекл сэгсэрч тэгээ яг сэгсэрж байгаа шигээ үгүй чиний дотор эргэтэн байвал чи яг бөксөө сэгсэрж байгаа шигээ сэгсэрч чадах уу л гээл ерөхий агуулганд асуугаалах шиг л байгаад байгаа юм бол та тий. Америкт л яг зөндөө байгаа л та. Монгол тэр нь хэд байдаг юм бол. Гэтэ Монголд хараад байхад бол баар маар би ч одоо анх яг 13 энэ дууч 13 онд гарсан гээд сургуулаа төгсчөөд 13 оны 8 сард очсон. Тэгээ 9 сар 10 сар хавцаа гарсан байсан. Тэгээд Монголын тэр баар цент юу одоо нөгөө I love bricks те метро центр юу гэдэг бүгднгээр нэрс энэ дуу нэг ч яваагүй шүү дээ. Ерөөс энэ амар баарны дуу байхгүй уулна. Тэгээд тэр хипхоп юу night might юу мод нацаа нэг ч сонсоогүй дээ. Айгуу сони дижнэр ямар дуу тавиад тэгээд тэнд очингууд бас хөөрхөн шеклэх гэдэг огт бас хөөрхөн те юм ясан бүхстэй үйж гэж байгаа байхгүй. Гэтэ яг нөгөө материал нь бол яг ингээ гоё шеклээтэй цулцганаад ингээд гоё ингээ шеклэхэр чи нэг юм урсгал ингээ давлгаа үүсдэж шүү дээ нэг зөөлөх ингээ нэг юм бамбал зуурч гэх юм уу юу гэх нэг юм шааранд ус хийж байгаа нэг ингээр нэг яадаг ч үлээ те тэр шиг гэх тийм юу яг олж хараагүй. Монгол гэхдээ юу шеклэх энэ хангалттай шеклчмөр материал нь шеклчмөр огтуд зөндөө өгд юм билээ. Тэр мэрэгжлийн таачлаг маашдаг те биеийн үлдгүүд нь одоо бас яад юм аа сайн мэдэхгүй байна. Тэгээд дуул ерөөхдөө тийм бүксөө шеклэхт нэг тийм тухай тэг жинхэнэ хагалдаг, алгадаг бүр нэг болсон явдал гэхэд манай ажлын нэг хоёр нөхөр цуг ууж байгаа ингээд баг унтахгаа хөвчөөс энэ дуг тавьсан чи хоёр нөхөр бүр босч ирээд хөвчөөс хүмүүс босч ирээд хоорондоо бүжиглээд ихсэн ингээд одоо. Яг одоо зүгээр нэр мэр хэлээд яг тэр хүмүүс үзчихвэл өөрсдөө санаж байгаа байлгүй дээ бас тий. Дараа нь ямар дуу хүлээгээ нэр мэрийг асуугаад ирсэн тий. Тэгээд за ингээд видео дууслаа миний Facebook, Instagram юм уу дагаараа Slam Rap адилхан байгаа. Тэгээд удахгүй шинэ видеогоор уулзцгаая. Гой дөргөө биттэй дуу хийхийг бодноо.